Оройн төргийн үзэгчтэй. За өнөөдрийн подкастын хувьд бол божоо итгарын сонгосон сэдв уулын аяллахын талаар сэдв сонгосон байгаа. За 13 хоногийн турш Шинэ Зеландд те аврагч хоёр уулзчт маань өөрсдөө 13 хоногийн турш цасан одоо дунд те хашигдаж 13 хоногийн турш хэрхэн одоо аим аврагдсан тухай сэдвэр ярилцах шийдлээ. За оройн мэнд божоо. Оройн мэнд. За манай Free podcast-ийн ээлж дугаар та бүхэн тавтай морилно. За өнөөдөр бид нэр энэ хоёр уулзсны тухай ярина. За Марк Инглс болон Фил Дүүли гэдэг хоёр найзлал тий. За энэ хоёр хүн бол хоёулаа аврагч, уулын аяллаа одоо аврагчд тий. Ууланд өөрсдөө төөрсөн хүмүүсээ авардаг хүмүүс юм аврагч хүмүүс байгаа тий. За маш олон удаагийн аврах ажиллагаанд оролцож байсан. Бүр нөгөө Шинэ Зеландд нөгөө Меритэ одон гэж байдаг юм билээ. Меритэн гэдэг нь одоо манайхаар бол одоо нөгөө шудраг журам мэр зөргийн одон юм уу тий. Тим одонгоор шагнуулж исэн. Ерөнхийдөө ууланд төрсэн хүмүүсийг аварна. За дээрээс нь өөртөө бас уулчаад уулын алтгалт уулын одоо авиралтаар сонирхож хичээлдэг юм улсууд байгаа. За энэ хоёр хүн маань 1982 онд Шинэ Зеландын Маунт Кук гэдэг тий. Кук бол Маунт Кук гэдэг. Далайн түвшнээс дээш нь 3400 ч үлээ нэлээд өндөрлөлтэй 3410 м өндөртэй юм ууланд өөртөө аялж явж хагаад за цасан шуурганд богдоод 13 өдрийн турш за бараг 14 аврагцсан өдөртөө бол бараг 14 өдөр болчиход байгаа. Тэр 14 өдрийн турш одоо тэмцэлдэж за амьд гарсан. За тэгээ амьд гарсныхаа дараа бас энэ хүмүүс ядангуяа Марк Инглс бол маш гайхамшигтай амжилтанд хүрсэн байгаа тийм ээ. Цааны спортоор хичээлдэг. За мөн одоо дугуугаар хичээлдэг ийм хүн байгаа. За тэгээд энэ хүний одоо түүхийг яг одоо энэ Шинэ Зеландын Маунт Кук ууланд хашигдсан энэ түүхийг бид хоёр голлож ярина. Энэ үйл явдал бол 1982 онд болсон үйл явдал тийм ээ. За мань хоёр хүн бол яг өөрсдөө Шинэ Зеландын хамгийн өндөр ууланд одоо уулын орой дээр гарахын тулд авиралт хийсэн байна. За ингээд авиралт хийж явах явцад бол цасан шуурга болсон. За цасан шуурга болох үед юу болсон бэ гэхлээр мань хоёрыг нөгөө туршлагатай аялагч учраас шууд нөгөө авиралтынхаа хурд сүх тий одоо юугаар ингээд цасан дунд ингээд ухсаар угаад хэдэн фут ухаад одоо бараг 2 метр тий хорогдох байр өөртөө хийж гисэн байна. Өөртөө ороод хорогдох байрандаа орон гутлаа. Тэр чинь ингээд юм байна. Яг ингээд нөгөө цасны нүмерт ороод хорогдох байрлал оронгууд их дулаахан байдаг юм байна. Уг нь гадаа байгаагаас л та хамаагүй дулаахан тэгээд салхи савир юу байхгүй бол тэгэхээр арай хэмнэн бүртээ дулаахан байдаг юм байна та. Тэгээд дээрэс нь цас одоо энэ өсч өөр айгүй мундаг тийм инсулятор болт юм байна. Тусгаарлагч болт юм. За тэгэхдээ мань хоёрт бол гал төлөх мод байхгүй тийм ээ. Дээрэс нь нөгөө өөртөөхөө дулааныг хэрхэн хадгалах уу гэвэл зөвхөн мешокод нь байсан. За тэгээ өөртөө биеийн дулаан. Ийм хоёр зүйлээр л одоо өөртөөхөө дулааныг тэгээд нөгөө хадгалантай дээрэс нь манай хоёр ч нөгөө тэр 10 хоног боогдон барина гэж бодог учраас 2-3 хоногийн явж байгаа шүү дээ. Тэр чинь тооцоо ямар ч тооцоолоогүй юмтай явж байгаа учраас 2-3 хоногийн л хоолны нөөцтэй явсан баг. За тэгээ байдал бичсэн. За энэ Маунт Кукт бол цасан шуурганы нөхцөл байдал таавар шүүгж байгаа. Хэдэн ч өдөр гэнтэл магадгүй. Гэнтэл болдог. Заримдаа бүр ингээ хэдэн өдөр үргэлжлэдэг, заримдаа хэдхэн цаг үргэлжлээд байхгүй болчдөг, заримдаа бол тэнгэр нь жоохон муу гарч байгаа болчдөг тийм. За тэгээ байрлаж хугацаанд шууд хоолоо туршлагатай аялагчдын шинжилтэй хоолоо шууд нөгөө хуваарлаад за өдөр маш бага хоол идчихсэн. За гэхдээ энэ нь бас асуудалтай. Яг л хүүтэн нөхцөлд гал байхгүй тий. Тэгээ нөгөө биеийнхээ дулааныг хадгалахын тулд мэдээж маш их хэмжээний одоо хоол идэх хэрэгтэй. Гэтэл маань хоёрын хоол нөөц хязгаартай байсан учраас эргээд нөгөө хэдийгээр багасгаад ингээ идэж байгаа боловч нөгөө биенийхээ дулааныг хадгална гэдэг чинь өөрөө маш хэцүү байсан байхгүй. Тэр хүнд нөхцөл шуургатай. За тэгээд ингэдэг юм байна. Аврагчид уулын ингээд уул орой дээр гарчаад маргааш оройн бууж иж нөгөө бааз дээрээ бууж бүртгүүлд юм байна л да. Тэгээ маргааш оройн болсон бааз дээрээ ирээгүй. Тэгэнгუთ сандарч гисэн хүмүүс за одоо ер нь болох байдал биш тлээ. Одоо цагаагаар нөгөөсөө муутцсан юм чинь тэр хоёр яг л төвөршлөөгээд. За тухайн үед бол бас нэг маш чадварлаг аялагч тэр юунд бол доор бааз бас аврагч тий одоо хамтарч ажилладаг байсан. За тэр хүний нэрийг бол Дон Бүги гэдэг. За Дон Бүги бол өөрөө бас 3 хоногийн турш цасан шуурганд хашигдчихсэн учраас туршлагатай. Тэгээд өөрөө мэдчихсэн билээ. За ямар ч үсэн ингээ тийм манай хоёр бол хорогдох байр бол одоо хийсэн байгаа байх хэвээр. За тэгээд 1-2 өдөр тэр шуургыг бас хардсансан байгаа. За тэгээд 1-2 өдрийн дараа шуурга бол нэлээд одоо ингээд болмооргүй шинжтэй болонгууд Дон Бүги шууд нөгөө бусдаа шууд ятгаж гисэн. За одоо бид нар аврах ажиллагааг эхлэхгүй бол амьд хүн биш цогц сайх ажилтай болно шүү
Тийм учраас аврах ажиллагааг эхлүүлье гэдэг. За тэгээд өөрөө болохоор аягүй жижигхэн тийм маань аврах одоо тэр чинь аврах багийнхан тэр бааз дээр нисдэг тэрэг байгаа юм л тэр нисдэг тэр аягүй жижигхэн аягүй жижигхэн тий. Тэгээд жижигхэн болохоор салхины юунд аягүй хүчтэй цохиулна тий. За ингээд тэр нисдэг тэрэгээр тэр салхин дундуур бол ингээд тэр хоёр ингээ хайгаа тэр уулын дундуур ниссэн байгаа юм л да. Тэгээ энэ бол өөрөө маш их зоригтой одоо үйл багхгүй яа. Бас эрсдэлтэй тий. Тэгээд твж нисчиж одоо яг нэг хаана байгааг ингээ хайгаад маш удаан ниссэн байгаа. Тэгээд тэр нисгэгч нь ч гэсэн ингээд ерөөсөө одоо ерөөсөө маш чадварлаг нисгэж байсан байгаа юм л да. Тэгээд ерөөсөө ямар ч тэр салхиныхаа ивийг олоод ингээ нисэдсэн байгаа. Тэгээд нөгөө яг уулын тэр юунд болохоор нөгөө хорогдсон хоёр маань нисдэг тэрний дуу сонсоод байсан гэж байгаа байхгүй. Нэг одоо нисдэг тэрний дуу нэг орж ирэл, нэг гараад, нэг орж ирэл байсан гэж. За ингээд нилийн баг 2 3 өдөр хайж байгаа юм л да. 3 өдөр хайсан. 3 өдөр хайсан байт. Ерөөсөө ингээд ерөөсөө тэр дон бүг бол дурангаа барайл дурангаас салахгүй ерөөсөө ингээд хайгаал байсан байгаа. Тэгэл нөө илүү дутуу нөгөө нэг янз бүрийн хорогдох байрнууд бас байд юм байна л да. Тэгээд тэр хорогдох байрнууд ингээд сайн хараад ерөөсөө олдохгүй байсан. За тэгээд яг нэг хэсэг үедээ салхигаа гайг болсон байгаа. Тэр үед нь тэр хоёрыг олсон байгаа газрын олсон байгаа. Олоод тэр хоёр чинь бас ингээд салхи гайг болонгууд нь бас туршлагатай аялагчдын шинжилтэй гарч ирээд ингээд ерөнхийдөө суучсаг бидрийг одоо ингээд хайж байгаа гэдгийг мэдээд тэгээд нөгөө онгоцоо нөгөө нислэг тэргээ хараад ингээд алсан байгаа юм л да. Гэтэл нөгөө нислэг тэр маань газардаж чадахгүй байгаа. Яг л тэр уулч өөрөө газардах юм байхгүй. Боломж байхгүй тий. Тэгээд цавчим тийм уулаас өсөс ингээд газардаж чадахгүй нислэг тэргийн дайвалцаар аваад буцаад явсан байгаа. За ямар ч үсэн тэнд бол болчлоо тий байгаа юм байна гэдэг. За ингээд аврах ажиллагаа эхлүүлээ гэдэг. За тэгээд нэг 7 хүний бүрэлд хүнтэй аврах баг одоо цэргийн нисдэг тэргээд ниссэн байгаа юм л та. Гэтэл тэр нисдэг тэрэг бол салхинд цохигдоод уул руу унсан байгаа. Тэгээд хамгийн азтай нь уул руу унахдаа нөө онголдож одоо ингээд яг унаад яг тэр уулын цавчим хавцал руу яг сүүл нь гараад зогссон гэж байгаа гулсаар байгаа. Тийм 2-3 см цаашлахад ер нь орж унахаар тийм байсан. Ерөнхийдөө бол маш ядтай. Тэгээд дээрээс нь хүмүүст нь бэртэж гэмтэйг гарч ирсэн. Тэнд дотроос айгүй тийм юу гарч ирсэн. За тэгээд цэргийн нисдэг тэргийн амжилтг болоод өөрөө сүрчж байгаа. За сүүлд одоо манай зургийг нь бол үзүүлж байгаа. Тэгээд дараа нь яасан гэхээр за одоо тэгвэл нөгөө ганц нөгөө жижиг нисдэг тэргээр гол шим гол дорно гэдэг шиг тий. Одоо тэргээрээ л явъя гэд. За тэгээд нисдэг тэргээрээ нисээд бас л нөгөө шуурах чинь болоо л байгаа шүү дээ. Тэр шуурах зүйлсүүд ингээд намдахгүй байгаад байгаа. Ерөөсө болоод байгаа. Тэнгууд нь юмыг яаж мэдхүүгээ дон бүг болохоор хоол хүнс. Тэгээд одоо анхны тусламжийн багаж дээрээс нь радио холбоо барих тий. Тэрийг шууд буулгаж өгсөн байгаа. Юун дээр одоо нөгөө бууж чадахгүйсэн те нөгөө өөртөө бууж өгсөн. Нөгөө хоёр шууд хамаагүй аваад нөгөө хорогдох байр руугаа орсон. Өөртөө ухсан хорогдох байр руугаа орж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хоол хүнсийг бол ингээд шилээд идэж байгаа юм байна. Тэгэхээр тэр хоёр хоорондоо ярьсан. За бид хоёр бол хөлнийхөө хуруунуудыг бол мэдрэхээ байсан. За энэ ерөнхийдөө бол тайруулах баха гэдгээ хоорондоо ярьжсэн гэж байгаа. За дээрээс нь болохоор радио өгөөд радиогоор бол байнгын холбоотой байсан Дон бүгийн. Тэгээ аврагчтай ингэж ярьдаг юм байна. Ийм хүнд байдалд орсон хүмүүс сэтгэл зүй гэдэг айгуу чухал байдаг. Тэ? Сэтгэл зүй унах юм бол бие дагаа шууд өгдөг. Тийм учраас тэр хоёрын сэтгэл зүй одоо өргөхийн тулд одоо юу гэдгийг ингээл маш их байнга яриад тэгээд нөгөө ярьсан гэж байгаа. Тэгээд тэр хоёр ч нөгөө хоорондоо ярьсан гэдэг үстэй. 5 удаа зөрчилдөө байгаа юм шиг. 5 удаа зөрчилдөө байгаа юм шиг байна гэдэг. Тэгээд ерөөсөө тэгээд тэр сэтгэл зүгээр унахгүй байгаа хгүй тэр хоёр тий. За ингээд удалгүйч тэгээд нөгөө радио холбоо бол тасарсан. За тэгээд нөгөө салхи намдахгүй байсан учраас хэд хоногоос дахиад 2 3 дахиад 2 2 хонсон байгаа. Тэгээд Дон бүгийн ямар арга хэмжээ авсан гэхээр нисдэг тэрнээс өөрийгөө одоо ингээд олсоор бихлээд тэгээд нисэж байгаа. Тэгээд энэ бол маш аюултай. Яагаад гэхээр тэр нэгдүгээр аюул салхитай байгаа тэр чинь. Хоёрдугаарт тэр доороос нөгөө нисдэгчтэй заавар өгж байгаа хгүй тэр олсоос бихлэгдсэн Дон бүг чинь. Тэгээд яг тэр нөгөө доороос заавар өгж байгаа хүнийхээ үгэн заавраар л явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө туршлагагүй нислэгч зүгээр салхинд дайвалзаад ч юм уу хад мөргөөч ч юм уу ингэхэд бол тэр одоо аврагч хүн маань одоо хад мөргөөч ч юм уу өөрчлөлт үүсгэх ийм аюу өндөр магадaltaй байсан ба. Тэгэхдээ ингээд явна. Тэгээд яг тэр нөгөө олсоор өөрийгөө бэхлээд нисдэг тэр нисэж байгаа гэсэн чинь өнөөдөр эсвэл хизээч үгүй. Өнөөдөр л аварна. Гэхдээ яг тэр нь зөв шийдвэр байсан байгаа. Яг тэгвэл хэрвээ дараа нь ингээд нөхцөл байдлыг ингээд анализтууд өгүүлэхэд бол дахиад нэг хонохоргүй байсан гэж байгаа. Тэр шууд осголтоо. Яг л шууд осголт чинь ингээд хөл рүүгээ бүр ороод эхэлсэн. Тэгээд тэр чинь ингээд хөл рүүгээ осголт нь хөл рүүгээ ороод явандаа их бие рүү орж ирэх тэгэл хүн ер нь дуустах юм байна л да. Тэгээд ер нь хөл нь бол ингээд өсөлтөд хоёул ингээд осож чадахгүй байсан гэж байгаа. Тэгээд яг нөө юугаар олсоор ингээд дүүжлэгдэж хагаад
нисэж байгаа. Яг тэр газар ингээд нисдэг тэрэг ингээд аягүй зөвлөх ингээд яасан бол нөгөө хүнээ буулгаад тэгсэн чинь нөгөө филд дүүлийг гараад ирчихсэн. Марк арай ч юмаа зогсож ирсэн гэж. Арай зогсож ирсэн. Марк ингээд зогсчихдохгүй ингээд яасан дотроо явчихсан гэж. Тэнгууд ингээс филд дүүлийг хийлсэн гэж байгаа догоон бүгд. За хин ингээс явж чадхаа байсан. Ингээс одоо ингээд явж чадхаа байсан. Би ч гэсэн зогсож чадахгүй байна гэж. Хойлоо ер нь өвдгнөөс доошоо. Тий, өвдгнөөс доошоо. Ер нь өвдгнөөс дээшээ гарцсан байсан гэж байгаа. Урсгалтан тий. Тэгээд тэгэнгүүт Дон Бүгэ яасан гэхээр нисгчтэй заавар өгж жагаад дахиж жоохон доошлж жагаад өөрөө тэр мөнх рүү мүлхэж ороод одоо Дон Бүгэ нөө. Тий, Дон Бүгэ. Тэгээд одоо энэ зурган дээр харагдаж байна те. Бихлээд тэгээд тэр нөхөр ингээд одоо тэр салхи шуурхтаа тэгээд нисдэг тэргээр маш мэдрэмжтэйгээр ингэж тэр хүнийг ингээ гаргасан гэж байгаа. Магадгүй зүгээр тэр нисдэг тэр эвгүй дайвалцсан бол тэр чинь тэгэл татаал магадгүй тэр хоёрыг хүнд гимтэх ч юм уу. Эсвэл магадгүй бол амь насанд нүрэх ийм аюултай байсан байгаа байхгүй. Гэтэл бол Дон Бүгэ бол маш одоо тийм шийдэмгий байгаад тэгээд тэр чинь нэг нэгээр нь авч явахсаар аргагүй байсан гэж байгаа. Яг л нисдэг тэрийг дэндүүж чадамжин тийм байсан учраас эхлээд филд үлийг нь үлдээж жагаад хамгийн түрүүнд Марк Энгельсийг одоо яг энэ зурган дээр харагдаж байна те. Ингээ ачаад тэгээд өөрөө бэхлэгдээд ингээд авч явж бааз дээрээ буулгаад тэгээд анхны тусламжийн хүлээлгэж өгөөд эмчнэр хүлээлгэж өгөөд буцаж өөрөө нисээд тэгээд нөө филд үлийг авраад одоо тэрвэрэд тэгээд бас ингээд одоо нэг хоёлоо дүүжлэгсэн чигээрээ нисээд бааз дээр буусан гэж байгаа байхгүй. За ингэж энэ хоёр хүнийг бол аварч ирсэн. Энэ дээр бол хүний одоо аврагч хүний тэр туршлага бас хоорондын нөгөө коммуникейшн их сайн байсан тийм ойлголцол бас их сайн байсан тийм. Тэгээд хамгийн гол нь нэг нь нөгөөгийнхөө юу хийж байгаа аюу сайн мэдчихсэн учраас энэ дээр бол энэ аврах ажиллагаа бас одоо амжилттай болох үндэс нь энэ гэж яригадаад байгаа. За тэгээд буулгачны дараа бол мэдээж энэ хоёр хүнд бол эмнэлгийн тусламж үзүүлсэн. За эмнэлгийн тусламж үзүүлэхэд бол харамсалтай нь бол хоёр хөлөө бол хоёлаа өвдгнөөсөө дээгүүр тайруулж байгаа шүү дээ. Марк Энгельс хоёр хөлөө тайруулж байгаа. За филд үлийг бас хоёр хөлөө тайруулж байгаа юм л да. За тэгээд хэн болвол Дон Бүгэ бол өөрөө Меритийнхаа одонгоор шагнуулсан байдаг. Засгийн газаасаа нөгөө өөрийн гаргаж байгаа тэр эр зориг ур чадвар авахал самбаан дээр үндэслээд одоо тийм нэр хүндтэй шагналыг авсан байгаа. За энэ хоёр аялагчийн хувьд ялангуяа Марк Энгельсийн хувьд хэдийгээр хөлөө тайруулсан ч гэсэн хоёлаа хөлөө тайруулсан ч гэсэн ерөөсөө одоо юу гэдгийг сэтгэлээр унаадч гэдэг бууж өгөөгүй. Энэ хоёр хиймэл хөлтэй байсан. Нөгөө төмөр ийм хиймэл хөл хийлгээд тэгээд дараа нь ч гэсэн өөрсдөө ууланд алхсан Эверест руу авирсан. Эверест руу авирдаг тийм. Dedication and courage has made me what I am today. From being a double amputee to an Everest climber. 2006 он 69 настай байхдаа Эверест руу гарсан. Тэгээд Марк Энгельс филд үли ялангуяа Марк Энгельс нь бол Эверестийн оргилд гарсан хамгийн анхны нөгөө хоёр хөл хиймэл хөлтэй өөр Эверест руу гарсан анхны хүн гэж анхны аялагч тооцогдсон байлээ. Тэгээд тэр нь 69 настай та. Дээрээс нь хит хитэн аврах ажиллагаанд маш амжилттай оролцсон байна. Өөрсдөө. Одоо нэг бас хиймэл хөлтөөч гэсэн уул руу авираад тэнд бас төөрсөн гацсан хүмүүсийг аврах ажиллагаанд маш идэвхтэй бүр манлайлж оролцсон байгаа байхгүй. Тэгээд Марк Энгельс нь ялангуяа одоо ийм ажил хийдэг юм байлаа. Нөгөө тахир дутуу болсон одоо үе мөчөө алдсан хүмүүс зориулж лекц уншдаг тий. Та амьдралын чинь зорилго бол алдагдаа байгаа. Хэрвээ тэмцэх юм бол та ингээд хүссэн амжилтандаа бас хүрч болно. Миний жишээ бол ийм байна гэдээ одоо бусдыг урамшуулах, бусдад одоо найдвар, ихтгэл найдвар өгөх ийм лекцүүдийг зохицох сэтгэлзэн одоо юу байна шүү. Дээрээс нь мань хүн бол одоо цанын спортоор хичээлдэг. Дуур хөлгөө одоо хиймэл хөлтөө мөртлөө бас цааны спортоор ингээд давхар хичээлдэг. Тэгээд бас медаль өдөртэй бүр. Дээрээс нь дугуй спортоор хичээлдэг. Ерөөсөө ингээд маш тийм амьдралын идэвхтэй ийм хүн байна. Тэгээ эндээс ингээ харахад тэр хүмүүсийн туршлага бас ямар өндөр байгаа харагдаж байгаа байхгүй. 69 настай хүн одоо тал хүрж байгаа хүн гэдэг чинь ер нь бол нэлээд өндөр наслцсан хүн байна шүү дээ. Дээрээс нь өөрөө өөрийн хөлөөр биш те нөгөө дахир дутуу болчихсон нөгөө хиймэл хөлөөрөө. Тэгээ тэр өндөр завчим одоо 8848 гэдэг үстэй Эверест чинь те. Тэр өндөр лөө тэгж гарч одоо чадсан гэдэг чинь тэр хүний одоо сэтгэл зүй нэгдүгürt ямар өндөр бэлтгэгдсэн. Дээрээс нь тэр одоо сэтгэл зүйгээрээ тухайн одоо өөрийн одоо орчинд яаж хурдан дасан зохицох чадвартай вэ гэдэг харагдаж байгаа юм л да тий. Тэгээ энэ бас бидний сурамжтай төг байхгүй тийм ээ. Хүмүүс хэдийгээр ингээд одоо тахир дутуу одоо манайхаар бол одоо групп ороод ингээд явах л бахал та. Тэгсэн ч гэсэн тэр одоо ирч хүчтэй тэр ир зориг тэр авхаалт самбаанд байж лээдэг. Тэгээд одоо би бол жишээ нь өнөөдөр надаас Эверест руу гарах уу гэж асуух юм бол би бол нэлээд бодчих хариулна шүү дээ. Чи бас хариулах гэдэг. Би бол үгүй. Тэгэхэд чинь тэр хүн бол ингээд өндөр наслчихсан. Дээрээс нь хоёр хиймэл хөлдөө тэгэж гарна гэдэг бол бид бас энэ хүмүүсээс
одоо бас суралцах зүйл тийм ээ. Асар их байгаа гэдгийг өөрөө хэлж өгöd байгаа юм л да. Тэгээд ер нь тахир дутуу гэж яг одоо юу гэдгийг хөлгөө болсон хүний тахир дутуу гэх юм уу. Тэндээ ч бас асар хүчтэй тийм сэтгэл зүй байгаад байгаа байхгүй. Юунд ч бууж өгөхгүй өөрийгөө юусоо голохгүй шүү дээ тэр хүнтэй. Тэгэхээр бас энийг бас энэ чанаруудыг бас бид нар одоо заавал одоо ууланд амьдрахтаа биш те. Ер нь ингээд бас энэ чанаруудыг суралцаад амьдрал ахуйдаа бас ашиглавал бас их зүгээр юм шиг надад санагдсан л да энэ хоёр түүний түүхийг уншаад. Тэгээд ерөнхийдөө өнөөдрийн сэтийг бас яаж сонгосон бэ гэхээр бас нийт үзэгчтэй ер нь аялал жуулчлал гэдэг зүйл маань өөрөө бас их адвенчер тий адал явдалтай эрсдэлтэй бас байдаг юм тий. Тэр болгон бас сайн сайхан байхгүй шүү дээ. Энэ чинь эрсдэл одоо аюул бүхий л юм байж байгаа. Тэгээ ялангуяа энэ одоо уулын аялал тий энэ хэцүү хүнд аяллууд дээр бол маш эрсдэлтэй байдаг учраас бас тэр болгон хэр баг юм хийгээд чадахгүй. Аяллуудын одоо нэг төрлөлтөө тий. За би уулын үед бол алхачлаасан л да энэ гарч ирсэн тий асар тайрхан байхан гэл. Тэгэхэд бол яг нөгөө надад төрсэн мэдрэмж за яг мэдээ санал нийлэхгүй гарах л баг л та. Гэхдээ надад төрсэн мэдрэмж нь ямар мэдрэмж төрсэн гэхээр өөрийгөө ялсан тэр мэдрэмж төрж байгаа. Хамгийн гол нь чи нөгөө уулан дээр гарсан гэдэг биш чи өөрийнхөө тэр одоо эргэлзээ тий ядралт тэр одоо за одоо яшиг дими яагаад ингэж цөхрлөө ингэж тэр бүхнийг ялаад тэр мэдрэмж нь бол хамгийн гоё мэдрэмж байсан. Яг уулын оройд дээр гараад өөрийгөө ялаад одоо нөгөө комфорт зон гэж ярьдаг шүү дээ тийм. Комфорт зоноосоо бүрэн тав гараад тухайн бүсээсээ бүрэн гараад тэр мэдрэмж бол өөрөө айгүй гоё мэдрэмж байсан. За тэгээ өнөөдөр энэ бас сонирхолтой энэ аялагчд уулын аялагчдын бас энэ туршлагатай хоёр уулчин хэрхэн бас цасан боогдож 13 өдрийн турш бас амьд тэмцэжтэй. Ингэж одоо амь амрагдсан тухай энэ сонирхолтой сэдвийг сонгосон божууд бас маш их баярлалаа. За тэгээд үзэгчтэй та бүхэн бас комент хэсгээр өөрсдийнхөө саналыг бас бичээрэй. Нээлттэй шүү. За ингээд энэ өнөөдрийн дугаар энэ хүрээд дуслаа. Баярлалаа. Дараагийн дугаартаа бүгдээрээ